За 7 хоногийн дундуур засгийн газар хуралдаад мөн зарим нэгэн ойр зүрийн ховж яригдсан иймэрхүү өдрүүд өнгөрлөө. За гэхдээ үүнээс өмнө оны өмнөөс эхлээд яригдсан нэг сэдвийг ярив. Энэ бол өсөх үеийн допингийн асуудал байгаа. Ерөнхийдөө зандан шатар нэг арга хэмжээндээр манай Батмагна допингтой бүхийг ялсан. Бид нэр допингтой улс төрийг ялна гэж хэлснээс хойш өсөх үеийн яг энэ допингт холбогдсон асуудлын талаар зарим нэг хэвлэлүүд бичиж хойноос нь ихэж сурвалжилж эхэлсэн байна. Тэгээ өнгөрсөн наадмын үзүүр бүх гарц цол авсан яг тухайн үедээ. Тэгээ энэ нөгөө нэг допингтой асуудлыг ерөөсөө өнгөрсөн жилүүдэд байнгын ярьсаар ирсэн. Наадмын болгон дээр нэг допингтой бүх гарч ирдэг ийм жишг тогтчихсон байсан. Тэгээд допингийн шинжилгээ авсны дараа цолыг олгодог болёо гэд иймэрхүү яриа хүртэл явагдаж ирсэн баг. Та бүхэн санаж байгаа. Тэгээд энэ өсөх үеийн допингийн асуудал юу болов гэж. За наадмаас хойш мартагдсан байсан энэ зүйл дөнгөсөө хэвлэлүүд ингээд гаргаж ирээд ингээ хойноос нь сурвалжилж ирээд ингээд мэдээлэл гарч эхэлж ирсэн. Тэгээд энэ өсөх үеэр өөрөө допинг хэрэгэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ өөрөө хүслээр допинг хэрэгэлсэн гэдэг. Тийм учраас надад хүн нөлөөлж допинг хэрэглүүлсэн гэд тэр нөлөөлсөн хүний цагдаагийн газар өчгсөн байна. Тэгээ энэ хэрэг нь одоо ингэ явж байгаа. Тэгээ энэ хэрэг шийдэгдсэн хойно түүний допингийн асуудал нэг юмсэнд зэгслэгдэх үү. За тэгээд цолыг хураах уу, хэдэн жилээр эрхийг хасах вэ гэх мэтчлэн ийм асуудлууд яригдана. Тэгээ энэ хүчээр хэрэглүүлсэн гэдэг энэ хүн за хүчээр ч юу одоо нас биеийн төрсөн хүнийг хүчээр амруун зутгачихгүй хаа санамсргүй байдлаар ч юм уу санаатай байдлаар өгсөн энэ хүн нь өөрөө гавьяа тасгалжуулагч. Тэгээд хөндийн үргэлтийн тамирчдыг тасгалжуулдаг гэсэн ийм мэдээлэл явж байгаа. Тэгээ энэ хөндийн үргэлтийн салбар дээр гавьяа тасгалжуулагч сүүлийн үед гэвэл хос хоёр гэж тасгалжуулагч байгаа. Та бүхэн мэдэх хөө хаанх цэцгийн яг гардаж авч бэлтгэл хийлэгдэг тасгалжуулагч нь. Хос хоёр тасгалжуулагч өмнө допингийн асуудалд өөрөө зарсан, хадгалсан гэх асуудалд шалгагдчихсэн ийм хүн байгаад байна. Тэгээ яагаад энэ хос хоёр гэдэг үнийг сэтгүүлээд байна гэхээр энэ өнгөрсөн наадамд өсөх үеэртэй хамт допингийн шалгалтанд унсан Баяр Жаргал гээ залуу өөрөө цагдаад мэдүүлэг өгөхдөө хос хоёр гэдэг хүн надад өгсөн гэд мэдүүлэг өгсөн гэж яриад байгаа. Тэгээд гавьяа тасгалжуулагч хөндийн үргэлтийн гэхээр ийшээ холбогдож таарагдаад энэ гэхдээ баталгаатай биш. Ямар ч тач одоо ингээд цагдаа дээр явж байгаа. Тэгээ цагдаагийн шийдвэрийг ерөнхийлөгч хүлээж байгаа бох. Цагдаа хэрвээ энэ хүнд хүчээр ч юм уу ямар нэгэн байдлаар нөлөөлж допинг хэрэглүүлсэн гэж үзэх юм бол өсөх үеэр цаашаага энэ допинг эсрэг үндэсний төвд хандаад тэр ингээ миний төв байгаастай гэж хандаад жишээлбэл тэгэнгуутаа шийтгэлээ хөнгөрүүлэх боломжтой. Яг гэвэл ингээд надад допинг зарсан ч юм уу хэрэглүүлсэн нь энэ байна гэдэг нөгөө хэлчихэж байгаа учраас шийтгэлээ хөнгөрүүлдэг ийм жишээнүүд бүхийн юунд түүхэнд байдаг. Тэгэхээр 3-4 жил эрхээ асуулах гээд байгаа. За мэдээж цолоо хураалгаж таарна. Тэгэхээр энэ эрхээ асуулж байгаа хугацаанд багасах бах гэж бодож байна. 1-2 жил ч юм уу тэр хавцаа багасаад тэгээ буцаа хуучин цолоосоо эхэлж тэр эрхэн сэргсэн өдрөөс хойш барилдах баха. За ингээд нэг иймэрхүү мэдээлэл явагдаад байгаа шүү. Тэгээ энэ ерөнхийлөгчдөө айл өнгөрсөн 10 дугаар сард цолыг насах, тэгээд 3 жилээр эрхийг насах ийм тогтоол өгүүлсэн байгаа. Тэгээд одоо хүртэл ерөнхийлөгч шийдвэрээ гаргаагүй байгаа. Тэгээд яг өнгөрсөн миний саяны хэлдэгчлэн энэ шийдвэрийг ерөнхийлөгч хүлээж аваа хаа гэж. За тэгсэн араас нь Нямбатрыг чөлөөлөх, орны хүн томилогдох ийм яриа яригдчих эхэллээ. Тэгээд хин бэ гээд ингээд хэвлэлүүд янз янзаар бичээд эхэлсэн. Тэгээд тэгсэн Батамглан гээд одоо барилга байгуулалтын сайд Батамглан яригдчих эхэлсэн байна. Батамглан тэгсэн чи өнөөдөр ингээд хэвлэлийнхаа олж аваад ярилцлага авчиж Батамглангаас би хотын дарга болохгүй тийм надаа ерөөсөө сонирхол байхгүй сүүлийн үед харин ингээд худлаа мэдээлэл ингээд тараагаад байна. Тийм учраас үнийгээ болио гэсэн зүйл ярьж байна. Гэхдээ нийслэлийн намын дарга болохгүй гэсэн ерөөсөө юм ярьсангүй болъё ч гэсэнгүй ямар таач ингээд намаас одоохондоо юм яриаг байна. За хэрвээ ингээд нийслэлийн намын даргад нэр дэвшээ гэх юм бол дэвшгэд бэлэн байна гэх утгатай юм ярьж байна. Тэгээ яагаад ингээд Нямбатрыг чөлөөлөх асуудал юу яригадаад байгаа юм бэ гэж. Дөнгөж саяхан намууд нөгөө үндсэн дүрмээ батлуулсан. Тэгээд одоо араас нь 27 оны сонгуультай бэлтэж эхэлнэ ерөнхийлөгчийн сонгуульд.
Тэгэхээр нийслэлд Нямбатар байгаад 27 онд одоо нөгөө сая дийлсэн талаас ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлэх юм бол төдийлөн одоо дэмжлэг авахгүй гэж үзээд байгаа юм байна. Тийм учраас Нямбатарыг эхлээд байхгүй болгох нийслэлийн намын хорооны даргаас нь болиулъя. Тэгээд намын ороо нийслэлийн намын ороо мэдээж авъя. Араас нь нийслэлийн одоо засаг даргаач авъя гэж байгаа юм шиг байна. Энэ одоо сүүлийн үед ингээ гараад байгаа Нямбатар руу чиглэж байгаа ч юм уу те ингээ янз янзын юм улс төрийн акцууд ингээд харахаар ер нь нэг тиймэрхүү юм явах гэж байгаа юм шиг байна. Тэгээ мэдээж ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байгаа. Одоо Монгол Ардын нам ерөнхийлөгчийн сонгуулаа авахгүй бол 28 оны улсын хурлын сонгуулаач авахд ер нь хэцүүхэн болж ирнэ. Тэгээ сөрөг хүчин арчилсан нам хэр амтай байхаас бас энэ шалтгаална. Тэгээ арчилсан намаас мэдээж баяр согт алтан уяг гэх мэтчлэн хүмүүсийн нэр ингээд хүчтэй яригдж эхэлж байгаа юм байна. Тэгээ одооноос ингээд намууд ер нь ерөнхийлөгчийнхээ сонгуульд бэлдэж эхэлж чинь сүрээ тавьж эхэлж чинь. Тэгээ хүмүүсээ тоочглж эхэлж байна. Тэгээ энэ бол мэдээж ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Нямбатар явах уугүй гэдэг нь цаг хугацааны асуудал болж байгаа юм шиг байна. За тэгсэн гай газар доороос гэдэг шиг нөгөө нэг хэсэг номин соёлын сайд байхдаа Лондонгийн Английн Премьер Лигийн Фулхэм гэдэг клубтэй гэрээ байгуулсан ингээл нэг хэвлэлээр нэг шоуган болоод л те. Тэгээ тэр нь яг биднийг одоо Монгол улсыг дэлхийд сурталчилсан юм уу үгүй мүү гэдэг дээр эргэлзээ төрөөд л те. Тэгээ янз янзын юм явсан. Тэгсэн чинь Нямбатрын Фулхэмтэй гэрээ байгуулж байгаа зургийг гаргаад ирлээ. Тэгээ энэ хийгдсэн тэр тухайн ингээд зургийг харахаар яг одоо ингээд зургийг харуулахаар энэ шинэ хангард биш байгаа. Энэ хуучин хангард. Тэгэхээр энэ аль өмнө хийгдсэн гэрээ байгаа. Тэгээ энийг зориултаа одоо ингэж гаргаж ир цацж байна гэдэг бол мэдээж улс төрийн акц явж байна гэдгийн нэг илэрхийлэл энэ байна. Тэгээд Нямбатараас асуусан байна. 1.1 сая Америк долларын гэрээг яг Фулхэмтэй танах хийц юм уу? Ингээ нийслэлийн төсөөс мө гарцсан юм уу гэд асуусан байна. Ингээ асуултанд юу гэж хариулсныг сонсъё. Фулхэмтэй гэрээ байгуулсан гэдэг мэдээлэл ярьж 1.1 сая долларын энэ мэдээлэл. Тэгсэн. Энэ юу яасан? Монгол улсын засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр надад үүрэг өгсөн. Монгол зочлох жилийн хүрээнд соёлын ам одоо сурчлах дараах ажлуудыг хийх ёстой гэдэг. Тэгээ гүйцэтгэх сонгон шалгаруулахаар соёлын ам игээд соёлын ам санхүүжилтийнхээ одоо тодорхой хувийг гаргаад үйлчлэлийн хотыг гаргаа гэж засгийн газраас даалгасан. Би ч одоо засгийн газарт захирагдаж ажиллах ёстой. За нийслэлээс 1.1 сая Америк долларыг гаргаад хийсэн юм байна. Тэгээ Нямбатар яг энэ дээр хэлж байгааз би засгийн газрын өгсөн үүрэг даалгаврыг л биелүүлсэн. Би ч засгаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой хүн гэд би харин зэрэгс гайхаадахын одоо ийм яриад байгаа гэх мэтчлийн хандлагатай юм ярьж байгаа. Тэгээ энийг одоо ямар ч гайхах шаардлагагүй. Нөгөө акц дээрээс нэмэрсэн юм акц дахиад явж байгаа. Тэгээ нөгөө сошиалтай хайж өгөн сошиал бүхэнд нэргэж ингээ гаргаж ирэн. За энийг ерөөсө чөлөөлөх ёстой юм байна гэдэг ч юм уу те. Ингээ нөгөө нэг улс төрийн юм акц ч угаасаа сүрээ бэлдэж байгаа л араас нь шийдвэрүүдээ гаргадаг штеп. Нэг тиймэрхүү үйл явц нь энэ юм болоо та гэж. За тэгээ араас нь өнөөдөр засгийн газар хуралдаанаа сүүлийн 2-3 засгийн газрын хуралдаан ерөөсөө хэвлэлийн урал хийсэнгүй араас нь сэтгүүлчдийн асуултанд хариулаад ч юм уу ингээ нэг юм гарч ирээ лайвдаг штэ та бүхэн мэдж байгаа. Тэгсэнгүү хэвлэлийн урал хийхгүй гэж сэтгүүлчдийг тараачдаг. Тэгээд өөртөө хуралдаж байгаа тарж явангуудаа нэг Монгол улсын засгийн газар гээд фейсбુકтэй ийм шийдвэрүүд гаргалаа гэдэг ч юм уу те. Ийм асуудлууд хилцлээ гэдэг ингээ нэг албан мэдээ тавьчихдаг. Ийм болж. Тэгээ улсын хурал нь амраа явцсан засгийн газар нь бас залхуураад байгаа юм болов. Хэвлэлийн хурал хийхгүй сэтгүүлчдэд эсвэл ямар нэгэн асуултанд хариулах одоохондоо шаардлагагүй гэж үзээд байгаа юм уу? Ер нь өөрсдийнхөө арьсыг хамгаалаад байгаа юм уу те? Нөгөө дэд сайдтай холбоотой янз янз юм явсан шүү дээ. Тэгээ нөгөө дэд сайдуудаа бүгдийг нь команд өгөөд хин ч хэвлэлээр битээ олон юм ярьгээд нөгөө дашнам дэд сайдаас эхлүүлээд хэвлэлтнийх олон юм яриад ангуут нь гинт бүгднгийнх нь намыг хаацсан шүү дээ. Араас нь даваас руу ингээд нөгөө сангийн дэд сайд их буруу юм яриад ерөнхий сайдыг нэлээд бухимдуулсан. Тэгээ бүгдийнх нь намыг хаацсан. Одоо бүр өөрсдийнхөө жамыг хааж байгаа юм шиг байна. За ямар тааш өнөөдөр ингээ хэд хэдэн асуудлаар хилцээ, зарим нь танилцуулга хийгээ, зарим нь асуудлуудад хилцсэн байна. Тэгээ нөө өнгөрсөн амралтын өдрүүдээр ерөнхий сайд замын үд сумд очиж ажилласан шүү дээ. Гайлын байгууллагад нь очиж ажиллаад ажиллахдаа гайлын
газрын даргаыг нь чөлөөлчөд ирсэн шүү дээ. Тэгээ өнөөдөр хурал дээр танилцуулга хийсэн байна. Тэгээ ер нь ингээд одоо энэ замуудын чөлөөт бүс тэгээ тэр замуудын гайлын газруудыг ер нь ингээд цэвэрлэе. Эднийг нэг юм зөв журамд нь оруулъя гэсэн иймэрхүү зүйл ярьсан юм байна. Тэгээ ингээд ярихтаа байна шүү дээ ингэсэн юм. Одоо тэнд ингээд нэг юм сүлжээ болцсон юм одоо баг хэтрүүлээд хэлвэл мафчдсан гэдэг ч юм уу тийм бүлэг бий болсон байж болцшгүй гэд өөртөө яриад байгаа. А гэхдээ халз сэлгээд ямар нэгэн одоо үйл ажиллагаанд дээрдэхгүй юм байна. Тийм учраас энэ одоо тэр сүлжээ болцсон хүмүүсийг нь өөр газар авч сэлгэж ажилуулад ингээ шилжүүлэх мэлжүүлэх ч юм уу тэгэж ажилуулад тэгээ ингээ нэг юм үйл ажиллагааг нь жоохон сайжруулах тиймэрхүү тал руугаа орвол яасан бэ гэж ярьж байгаа. Тэгээ нэгэнтээ угаасаа гайлын газрын даргаыг нь халдсан шүү дээ. Эсвэл нэгээр нэг юм туг дахиж сануулга өгöd байгаа ч юм уу тэгээ тэнд ингээ сүлжээ болсон хүмүүс өөр газар руу шилжиж ажиллаад тэнд дахиад сүлжээ байгуулвал яах вэ гэдэг ч юм уу. Иймэрхүү янз янзын асуудал гарч байна. Тэгээ дэлгэр наран гайлын ерхий газрын дарга дөнгөж саяхан томилогдсон гайлын ерхий газрын дарга энэ ярилцлага өгсөн ордонд сэтгүүлчдэд тэгээ яг ийм зүйл ярьсан. Тодорхой одоо гадрууд дээр ажиллаж байгаа гайлын улсын байцаагчид нас хариуцлагатай болсон. За дарин хэсгийг нь бол сэлгэн ажилуулна. За тэгээд хүн солисноор бас асуудал бүрэн шийдэгдэхгүй гэж одоо бид үзэж байгаа. Тэгэхээр одоо бусад нөлөөлөд байгаа хүчин төлөвүүдийг ялангуяа одоо тийм олон чиг үүргийн байгууллагуудын хооронд үүссэн сүлжээ, тэмдгийн албан хаагчдын хооронд үүссэн сүлжээ байж болзошгүй байна. Үүнийг шалгах тогтоох шаардлагатай. За энэний эсрэг арга хэмжээнүүдийг авах ёстой. За тэгээ засгийн газрын өнөөдрийн хурал дээр мөн ингэсэн байна. Нэг замын үе сум дээр нэг хилийн цэргийн ангийн 48 айлын орон сууцны барилга баригдаагүй тэр чигээр санхүүжилт ингээд зогсцсон. Маш удаан болж байгаа юм барилгыг би өнгөрсөн 100 явж байхдаа харж ирсэн. Тэгээ энэ хажуу талд нэг ингээд тагнуулынх нь барилга бариад идэг. Тэгсэн чинь тэр тагнуулынх нь барилга ерөөсөө ингээд хэдхэн сарын дотор ингээд босоод ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээ тэр барилга нь ингээд нэг юм араа манд босцсон ингээд байгаад. Тэгээ санхүүжилт нь шийдэгдэх. Тэгсэн тэрний санхүүжилтийг шийдэхэр болсон байна. Тэгээ ямар ч 48 айл удахгүй байрандаа орох юм байна. За тэгээд махны үнийг одоо ингээд нийлүүлэлтийн нэг хэсгээд махны үнийг одоо энэ 28 мянган төгрөгөнд барих юм одоо үүргийг өгсөн байна. Махны үн сүүлийн үед ингээд 100 200 өсдөг байсан бол одоо шимөр шууд 500 мянга гэнтрээр өсөд байгаа шүү дээ. Тэгээ ямар ч саяхны өчтөр урж идрийн үнээр бол 28 мянган төгрөг байгаа. Тэгээ ингээд нийлүүлэлтийн ихсгээд тэгээд малчтаа ингээд одоо яах гэрээ мэрээ гэх юм яах мэдэхгүй ямар ч ингээд нийлүүлэлтийн ихсгээ тэгээд үнийг нь барих ийм үүргийг өгчээ. Тэгээд нөгөө нэг цэргүүд нөө дүүцүүлэх мөнгөөр дүүцүүлэх цэргийн алба хаах юм юу байдаг ч тийм үүнийг нь одоо хуучин үн дээр нь тогтоодог ч юм уу те нэг 15 сая байдаг ч үлээ нэг тэр хавцаа гэдэг тэр үн дээр нь тогтоохоор болсон гэх мэтчлэн иймэрхүү зүйлүүдийг өнөөдрийн засгийн газрын хурлаар ярьжээ. За ингээд өнөөдрийн улс төр нэг иймэрхүү болж өрнсөн байна. Анхаарлаа тусанд баярлалаа.